Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улс болон Польш улсын хооронд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохирсон байна. За тэдний хувьд хамтын ажиллагааныхаа гол чиглэлийг батлан хамгаалах салбар болон нийлүүлэлтийн сүлжээний тасралтгүй тогтвортой байдлыг хангах чиглэлд хамтын ажиллагаар тохирсон байна. За энэ бол хоёр улсын хооронд хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж байгаа сонирхолтой үйл явдал болж байгаа юм. За ойрхон дорнодын хурцнуул байдлаас шалтгаалan олон улсын тогтворгүй орчин бий болсон. За энэхүү орчинд бүгд найрамд Солонгос улс болон Польш улсын удирдагчид нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон гэж Чонхва Дэ буюу хөх ордноос даваа гарагт мэдгдсэн байна. За хоёр улс сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагааны тулгуур болсон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг зорин за үүний зэрэгцээ дэд буцаж шинжлэх ухаан технологи зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон. За ерөнхийлөгч Ий Жэ-мyon Польшийн ерөнхий сайд Дональд Туск нар Сөүлд басан дээд хэмжээнийхэн уулзалтын дараар хоёр талын хооронд байгуулагдаж байгаа гэрээнүүдийг зарласан байна. За энэ айлчлал нь бол Польшийн ерөнхий сайдын 27 жилийн хугацаанд бүгд найрамд Солонгос улсад хийж байгаа анхны айлчлал болсон юм. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ий Жэ-мyon Солонгос Польшийн харилцааг цогц стратегийн түншлэл болгон үргэлжлүүлж байгааг онцлоод энэ талаар тэдний дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон болохыг нь мэдээлсэн. Дональд Туск Ий Жэ-мyon-ийн хувьд Солонгосын хойг болон Европод үүссэн аюулгүй байдлын орчин бол хоорондоо нэгт холбоотой гэдэгтэр санал нэгдсэн. Хоёр улс дэлхийн инх тайвныг эрэлхийлэхийн зэрэгцээ тус тусын бус нутагта инх тайван хөгжил цэцэглэлтийг бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон гэж Ий Жэ-мyon хэлсэн байна. За Дональд Тускийн хувьд мөн хоёр улс олон улсын тогтворгүй байдал дэлхийд даяар өрнөж байгаа янз бүрийн хямралтай тулгарч байгаа учраас инх тайвны төлөө хамтран ажиллах шаардлагатай байгааг тэмдэглээд хоёр талын батлан хамгаалах хамтын ажиллагаа ирээдүйд өсрөнгөө алхам хийж байгаа гэдгийг нэмж дурдсан байна. За бүгд найрамд Солонгос улсын хувьд 2022 онд Польш улстай 44.2 тэрбум ам долларын зэвсгийн гэрээ байгуулсан. За үүнийхээ гэрээний дараагийн хамт ажиллагааг бас үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Солонгосын түүхэнд хамгийн томд тооцогдох батлан хамгаалах салбарын экспортын гэрээг хоёр улс байгуулж байгаа. За энэ хүрээнд K2 танк, K8 өөрөө явагч гаубиц, FA-50 хөнгөн дайралтын онгоц, K239 Чонхва нэртэй хөөрөх буужингуудын системүүдийг нийлүүлэхээр болж байгаа юм байна. За хөх ордны мэдээлснээр дээд хэмжээний уулзалтаар Дональд Туск батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хоёр талын хамтын ажиллагааны гол хөдөлгөгч хүч байна гэдгийг тодорхойлсон байна. За Польш улс энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлж технологи дамжуулах, нутагшуулах, үйлдвэрлэлийн баазыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг зорьж байна гэж хэлсэн. За харин Ий Жэ-мyon хэлэхдээ Польшийн засгийн газраас цахилгаан тээврийн хэрэгслийн батарейны салбарт Польшид хөрөнгө оруулалтын портфолиогоо улам бүр төрөлжүүлж Солонгосын компаниуд илүү их анхааралтай идэвхтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэж хэлсэн. За мөн тэрээр Солонгосын компаниуд Польшийн томоохон дэд бүтцийн төслүүдэд түүний дотор шинэ нисэх онгоцны буудал барих, Варшавын Тарамбай солих төсөлд оролцох боломжтой эсэхийг баталгаажуулахад онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ хэлсэн байна. За харин Польшийн ерөнхийлөгчийн хувьд бүгд найрамд Солонгос улсын хувьд Польшийн хамгийн том Азийн хөрөнгө оруулагч гэдгийг онцлоод Польш дахь Солонгосын компаниудын хөрөнгө оруулалтын арчин аль болох таатай чиглэлд үргэлжлүүлэх нөхцөлийг Польшийн талаас хангаж ажиллана гэж хэлсэн байна. За Туск нэм гаргаас эхлээд Солонгос 2 өдрийн албан ёсны айлчлал хийж байгаа. За энэ айлчлалынхаа хүрээнд Ий Жэ-myonтэй анхны дээд хэмжээнийхэн уулзалтыг хийсэн. За Дональд Тускийн хувьд 2023 онд албан тушаалаа авснаас хойш Европын бус оронд хийсэн анхны айлчлал нь энэ удаагийн айлчлал мөн болж байгаа. За үүгээрээ бол айлчлалын ач холбогдлыг тодорхойлж байгаа. За Ий Жэ-myonийн хувьд 2025 оны 9-р сард Нью-Йоркт басан Нүүбийн ерөнхий ассамблеийн чуулганы үеэр Польшийн ерөнхийлөгчтэй уулзаж байсан. За тус улсын хувьд бол 1989 онд арчлал тогтсноос хойш Польш улс нь ерөнхийдөө хагас ерөнхийлөгчдийн тогтолцоотой гэж үздэг. За парламентын арчилсан улс байгаа. За ер нь энэ ерөнхийлөгчийн хувьд болон ерөнхий сайд нь гол эрх мэдлийг хувааж эзэмшдэг ийм улс юм байна. За ерөнхийлөгч нь гол төлөв гадаад харилцаа батлан хамгаалах асуудлаа хариуцдаг бол ерөнхий сайд нь дотоод асуудалтай гүйцэтгэх гол эрх мэдлийг хэрэгжүүлдэг гэдгийг Солонгосын хэвлэлүүд онцолж энэхүү уулзалтын ач холбогдлыг дүгнсэн байна.